Сайн бяцхан намайг Алдарчин Нарамтлаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эерэг бодлууд, сүнх бодлуудын талаар ярилцъя. Тэгэхээр энэ бидний амьдралд яаж нөлөөлдөг юм бэ? Тэгэхээр эерэг бодол, эерэг энергийн түвшинд байдаг, сөрөг энергийн түвшинд байна. Энэ бодлууд бидэрт яаж нөлөөлөх талаар цөмөрөө анхаарал ийшээ хандвал. Тэгэхээр эерэг сөрөгийн талаар эхлэе. Сөрөг бодлууд. За цөмөрөө эргэн тойронд байдаг хүмүүсээ саная. Сөрөг хүмүүс байдаг. Таныг юу л хэлнэ? Бүтэхгүй, худлаа, чадахгүй, над чинь боломжгүй гэдэг ийм үгүйсгсэн хариултыг дандаа хэлж байдаг. Та бүхэн бодоод үзээрэй. Эргэн тойрныхоо хүмүүсийг дандаа бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм хүмүүсийг юу гэхээр сөрөг хүмүүс гэдэг. Бодлын түвшин өөрөө сөрөг байдаг дандаа. За тэгвэл хоосон хүмүүс таны эргэн тойронд байж иж магадгүй. Хоосон бодолтой хүмүүс гэдэг маань ямар хүмүүс яах вэ гэхээр за маш их хоочиг ярьдаг. Найзаа уулзсан өвчлээ. Ингээд уулзаад уулзаад 1-2 цаг суухдаа дандаа хов ярина. Тэр тэрэндээ тэгж хөөх хийлгсэн гэн, тэр тэрэндээ тэгсэн гэн, тэр тэрнээсээ салсан гэн. Өөрөөр хэлбэл энэ ярианаас хүн ямар ч баяр баясгалыг авдаггүй, хүн ямар ч эндээсээ оюун ухаарлыг олж авч чаддаггүй. Тэгэхээр та сөрөг хүмүүстэй, хоосон бодолтой хүмүүстэй байнга ойрхон байх тусам танаас маш энерги сорогдчихэдэг. Эсвэл хэрэгцээ та өөрөө ийм түвшинд байвал та өөрөө өвчлөж эхэлдэг. Яа тэгэхээр энэ бол энергийн хувьд та сөрөг болж эхэлж байгаа гэсэн. Таны бие өвдөж эхэлнэ. Та одоо оюун ухааны хувьд дороотлолт орж эхэлж байдаг гэсэн. За тэгвэл энергийн түвшинд эерэг бодолтой хүмүүс ямар хүмүүс гэдэг юм бэ? За ажил хэрэгч хүмүүс гэдэг байна. Тэгэхээр дараагийн шалбарт бүгдээр орж ирнэ гэсэн. За таны эргэн тойронд хүмүүс найзаа ийм асуудал байна, ийм ажил байна. Ингүүл чи тэр амьдрал өөдлөх гээд байна. Ингүүл чи тэр эрүүл байх гээд байна. Ингүүл хоёлаа сайхан амьдралыг цэцгэлүүлэх боломж байна гэдэг энэ яриаг дандаа өрнүүлдэг. Өөрөөр хэлбэл байнгын өсөй, өөдлий, дэвжий, дээшлий гэсэн ийм яриануудыг тантай хамтарч ингэж ярьж хэлцэж суудаг хүмүүс бол дандаа ажил хэрэгч хүмүүс гэж үздэг. Тэгэхээр таны эргэн тойронд ажил хэрэгч хүмүүс олон байх тусмаа та тэр хэмжээгээр энергийн түвшинд өөрөө дээшилж идэг. За дөрөвдүг нь гэгээлэг хүмүүс. Энэ мөн энергийн эерэг түвшин гэдэг. Гэгээлэг хүмүүсийг бид нар их мэднэ л дээ. Одоо гэгэрсэн хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Бодлын түвшин гэгэрсэн. Өөрөөр хэлбэл надаа ямарваа нэг машин тэрэг хэрэггүй, байр хунар, одоо хувцас хунар тэр олон янз бүрийн гоёл чимэл надад ерөөс хэрэг байхгүй. Би олсон орлогоо бусдад зарцуулъя. Би бусд хүний сайн сайхны төлөө би өөрийгөө золиослъя. Өөрөөр хэлбэл энийг юу ч хэлдэг вэ гэхээр гэгэрсэн нийгэмдээ буюу одоо дэлхийд даяар гэгэрсэн ийм хэсэг хүмүүс бас байдаг. Тэгэхээр бид нар ер нь бол эцсийн дүнд энергийн хамгийн дээд түвшин, хамгийн одоо зөв зүйтэй алхам бидний хийж явах хэрэгтэй алхам бол энэ гэгэрсэн бодол руу бид нар үндсэндээ чиглэж явах хэрэгтэй байна. Тэгэхээр та өөрийнхөө эргэн тойрондох хүмүүсийг, бодлуудыг, оюун ухаануудыг дүгнээд үзээрэй. Ямар түвшинд байдгийг айл болох та сөрөг бодол, сөрөг одоо хүмүүсээс хол байх хэрэгтэй. Ажил хэрэгч гэгээлэг хүмүүс рүү ойртож чадвал таны өнөөдөр энерги тэр хэмжээгээр хадгалагдаж үлддэг юм байна. За ингээд та бүхэнтэй нарамтлаа байлаа. Түр баяртай.